Ганц үхийн Мадраг гэдэг. За би Ус нуурын айс сав улсын тусгай хамгаалалтай газар нутгийн цагаан шууд дархан цаасдах газрын цагаан шууд хэсгийн байгаль хамгаалагчаар ажилладаг. За би 2014 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 114 дугаар сургуулийг суралцж төгссөн. 2014-өөс 2018 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг түүх нийгмийн ухааны багш мэргэжлэр суралцсан. Сургуулаа төгсөөд ер нь ерөнхий боловсролын сургуульд 5 жилийн хугацаанд бол ажиллаж амьдэрсэн байгаа. За энэ хугацаанд бол нэг ангийг бие дааж төгсгсөн. Энэ нь бол миний хувьд бол маш одоо юм үн цэнтэй амьдралын туршлага болсон юм үйл явдал болсон гэж би боддгоо. За багшаар ажиллаж явах хугацаанд сурагч хүүхдүүдтэй бол нэг зүйлийг бол төлөвшүүлэхийг бол зорж ирсэн. Энэ бол мэдээж Монгол одоо уламжлалт өв соёл тэр тусмаа Монгол уламжлалт одоо байгаль хамгаалах арга ухаан байгальтай одоо зөв одоо харьцаж ирсэн энэ арга туршлагыг бол одоо түүхийн одоо их сурвалж баримт нотлогоогоор бол одоо тайлбарлаж жишээгээр тайлбарлаж ингэж бол ирсэн. Бидний одоо үг дээдс буюу хүннүү гүрнээс одоо эхлэж ер нь Монгол хүн болвол ер нь байгалыгаа шүтэж хамгаалж хайрлаж ирсэн ийм арт түмэн. За энэ зүйлийг л одоо багшилж явах хугацаанд бол одоо хүүхдүүдэд ойлгуулах одоо гол одоо зорилго болж өгсөн. За би ер нь байгаль хамгаалах одоо ажилд холбогдсон гол одоо шалтгаан гэх юм бол одоо багасаа л одоо ууланд гүйх алхах одоо сургуулийнхаа эко клубт явдаг байсан. Нөгөө талаар бол аав минь одоо 20 жилийн хугацаанд идэвхтэн байгаль хамгаалагчаас эхлээд одоо байгаль хамгаалагч хүртэл ажиллаж байсан. Одоо манай энэ Ус нуурын айс сав улсын тусгай хамгаалалтай газар нутагт байгаль хамгаалагчаар ажиллаж байсан нь одоо миний одоо энэ байгаль хамгаалах үйлсэд одоо дурлах энэ одоо нөхцөл нь болсон гэж би боддгоо. За би багасаа л одоо аавтайгаа хамт хээрийн сургууль одоо хээрээр одоо судалгаа шинжилгээ хийж зэрлэг ан амтныг дурандаж одоо ингэж явдаг байсан. Түүнийг одоо таньж мэдж одоо ингэж явж байсан. Энэ нь бол бас одоо энэ байгаль хамгаалах одоо үйлсэд зүтгэх энэ байгаль хамгаалах чиглэлээр ажиллах энэ одоо нөхцөл боломж нь бас бий болсон юм болов уу гэж би одоо боддгоо. За ер нь одоогийн байдлаар би цагаан шууд дархан цааст газарт бол ер нь уулын туруутны судалгааг бол өөрийнхөө одоо хариуцсан судалгаа шинжилгээ хариуцсан мэрэгчлэлтэйг бол хамтран одоо ингэж хийж гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар бол би 3 жилийн дата бүрдүүлчихсэн одоо судалгаа шинжилгээгээ хийж одоо илүү сонирхож ингэж судлаж байгаа. За ер нь энэ яагаад одоо уулын туруутны судалгаа дотор янгирыг судалсан бэ гэхлээр одоо ер нь одоо янгир гэдэг амьтан бол дэлхийд одоо нэн ховорцсон ирвсийн одоо шууд одоо идэж тийжэл байгаль экологийн одоо тэнцвэртэй байдлыг хадгалах ийм одоо чухал үүрэгтэй учраас одоо үүнийг бол судлаж одоо шинжилж байгаа. Ер нь нэг зүйлийг одоо төлхөө одоо судална гэдэг бол одоо нийт одоо тухайн одоо экосистемийг бүхэлд нь хамгаалж байгаа гэж одоо үздэг эрдэмтэд судлаач бас одоо өөрсдөө одоо тэгж үздэг. Залуучуудтай хандаж одоо уриалахад бол ер нь бидний үг дээдс бол одоо байгалыг одоо хайрлаж хамгаалж ирсэн юм одоо асар их туршлагатай. Сүүлийн үеийн залуучууд ялангуяа одоо энэ байгаль хамгаалах тал дээр бол их дутмаг байгаа нэг анзаардаг. Ялангуяа энэ зуны одоо нөхцөлд бол залуучууд бол хогоо тарьдаг, байгалыг одоо үл хүндэтгдэг ийм одоо зүйл бол ажиглагддаг, хогоо хайдаг, байгалыг одоо 2-3 дугаарт одоо үздэг ийм байдал бол ер нь их анзаарагддаг. За байгаль гэдэг бол бидний амьдралын их ундраг, бидний амьдралын ирээдүй гэж би бол өөрөө дүгнэдэг. Хүн бүр зөвхөн одоо байгаль хамгаалагч энэ байгалыг хамгаалах бус хүн бүр одоо байгалыг одоо хамгаалах, байгальд ээлтэй байх, байгальд одоо хариуцлагатай байх энэ зүйлийг л өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлсэн цагт л бид бүхэн одоо байгалаа яг одоо унган дагшнаар нь одоо хамгаалж чадна гэж би бол өөрөө боддгоо. За байгалыг одоо
хамгааснаар бид нэр бол ер нь бидний одоо маргаашийн ирээдүй бол ер нь гэрэлтэх ийм одоо нөхцөл байдал бүрднэ гэж би дүгнэдэг. За байгаль хамгааснаар бидний одоо үр хөөхөд эх орн бол ирээдүйд болвол одоо баталгаатай ийм том одоо хөрөнгө оруулалт болно гэж би дүгнэдэг. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Хойд цайгийн хүрхрээ цагаан шувуу дархан цаасд газрын аяллаа маршрутыг танилцуулж байна. Улаангом хотоос 110 км орчим зайтай бөгөөд үүний ихэнхийг автомашинаар 4 км-ийг явганаар болон ердийн хөсгөр туулах боломжтой. Аяллаа ихний хэсэгт Улаангомоос 55 км явж Улаандаваанд хүрнэ. Эндээс Түргэн уулын дархан цаасд газрын хамгийн өндөр цэг болох Дэглий цагааныг дурандж байгалийн үзэсгэлэн тогтцыг ажиглан зураг авах боломжтой. Дараа нь Улаандаваанаас 30 км явж Үүрэг нуурын эрэхт хүрнэ. Үүрэг нуур нь үзэсгэлэнт байгалаар алдартай бөгөөд энд амарч хоноглох боломжтой. Цааш Үүрэг нуурын хойд эргээс хойш 15 км орчим явж Цагаан шувуу туулын хойд цайрын аманд хүрнэ. Энд байрлах мэдээллийн самбартай танилцж дурангаар зэрлэг амьтдыг ажиглах боломжтой. Цагаан шувуу туул нь байгалийн унган төрх биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалтанд авсан газар юм. Энд цоохор ирвэс, янгир ямаа, гаргал хонь, халиун буг, зэрлэг гахаа, мануул бие, бадан хөтөр зэрэг ховор амьтад нутгалдаг. Цааш 1 км орчим явганаар аялж хугархай улаас хэмээх газар хүрнэ. Энд цоохор ирвэсийн уул мөр самардаас ажиглагдах бөгөөд байгалийн зураг авах, амарч суух тохиромжтой газар юм. Мөн өвөрмөц чулуунаас оргилон гардаг аршаан ус ууж үзэх боломжтой. Хайрын гудамж хэмээх хаттай хэсэгт цоохор ирвэсийн үлдээс нь уул мөр үнэртэн зэрэг шинж тэмдгийг ажиглах боломжтой. Хойд цайрын хүрхрээ нь мөнх цасны усаар тэжээгддэг 14 метрийн өндрөөс ундаг үзэсгэлэнт хүрхрээ бөгөөд байгалийн зураг авах тохиромжтой. Та бүхнийг Цагаан шувуу дархан цаасд газраар аялна байгалийн гайхамшиг мэдрэлийг хүргэж байна.